Багнуур дээр нийтдээ энэ паркийг бол 3 үе шатанд хувааж төслийг хэрэгжүүлэх төлөвлөж байгаа. Эхний үе шатанд энэ нүрс пиролизын үйлдвэр буюу хөх нүрсийг үйлдвэрлээд дараа нь энэ хөх нүрсээр кальцин карбид, ацетилен, поливинил хлорид гэх мэтлэн химийн бодисууд үйлдвэрлэнэ. За 3 дугаар үе шатанд бол нүрсийг бүрэн хийжүүлэх үйлдвэрийг төлөвлөж байгаа. За эхний үе шатанд хэрэгжүүлэх энэ хөх нүрс үйлдвэрлэнэ. Одоо хагас кокс хөх нүрс гэж нэрлэж байгаа энэ бүтээгдэхүүн бол одоо иргэдийн 100-нд ахуй хэрэглээний бол одоо бүрэн нийцсэн. Нэгдүгээр зорилго бол мэдээж агаарын бохирдлыг 80% шууд бууруулахар байна. Нүүрсэнд дагуулж байгаа одоо хорт нэгдлүүд дэгдэмхий бодисыг одоо үнэмлэхүй хэмжээгээр багасгах учраас одоо агаарт ялгарч байгаа тэр хөхрийн хүчил одоо тэр бусад NOx, SOx тийм ээ. Тэгээд PM 2.5, PM 10 гэх мэтчлэн одоо агаарын бохирдол нөлөөлж байгаа бодисуудыг бол арилгаж байгаа. За иргэдийн 100-нд бол түлхэд асуудал байхгүй гэж одоо манай эрдэмтэн судлаачид үзэж байгаа. 3 дугаар үе шатанд гэж тодруулж ирсэн энэ бол жилдээ 2-5 сая тонны одоо түүхийн эдийг ашиглаад нүрсийг бүрэн хийжүүлж нийлэг байгалийн хий, бензин, аммоний нитрат гэсэн үнд бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх стратеги ач холбогдол бүхий ийм үйлдвэр байгуулагдах юм. Өөрөөр хэлбэл бид хүрэн нүрснээсээ байгалийн нийлэг хий буюу газ үйлдвэрлэдэг болно гэсэн үг.